Өвөр Монголын гунигт түүх номоос Дэван цус уснаас өтгөн хэмээн Монгол ахын дүүсээ зорьсон юмсан. Их хааны шууд удмын сүүлчийн хүн Дэван буюу Дэмчиг Донров ар өвөр Монголыг нэгтгэн гэсэн Монголын засгийн газрын аманд итгэж ар Монголын хөлийг алхсан билээ. Энэ үед түүний гэр бүл Монголын дотоод явдлын яамны барьцаанд байсан юм. Хэрэг дээрээ түүнийг инхүү авчрах нь зөвлөлт холбоот улсын заавраар явагдсан хар эрэг хэмээх нууц цаашлага байсан нь хожим ойл болсон. Тэрбээр Альшагийн зөвлөлд сүүлчийн цэргийн хүчнээ алдсны дараа энэ тэтгэг рүү яаран гарч өвөр Монголын дөрвөстэй засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байжээ. Тиймээс л зөвлөлт холбоот улс яарвчлан хар эрэг ажиллагааг эхлүүлж Дэвангийн хүүгээр загтал үйлдүүлэн түүнд илгээсэн байдаг. Ажиллагаач үр дүнгээ өгч Дэван ойр дотны хүмүүсийнхээ болон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж ар Монголыг зорьсон юм. Үүний энэ шийдвэрийг Америкийн нэгдсэн улсад байсан Делав хотогт эрс эсэр үзэж байсан гэдэг. Харин ар өвөр Монголыг нэгтгэх хэрэгт хамтрна гэж асан монголчууд нь түүнийг баривчлан ирүүдэж эртний өстэй хятадын талд нь хүлээлгэн өгсөн эмгэнэлт түүхтэй байлээ. Гэхдээ энэ бол хоёр их гүрний хоорондын өргөт монголчууд шатрын хүү олон ашиглагдсан хатуухан улс төр стратегийн тоглоом байсан юм. Үүний нэгэн баталгаа нь Дэван гурж авчраад хоёр Монголыг үнэхээр нэгтгэх арга зам хайна гэдэгт тухайн үеийн Монголын удирдагчид итгэж байсан явдал. Харин зөвлөлтүүд энэ санааг нь хятадыг өөртөө найрсуулах төлөвлөгөөнийхөө нэг хөшүүрэг болон ашигласан энэ ажгүй. Дэван Монголд баривчлагдаад байж худаа ин өчж байжээ. Би тэднээс юуны учир надад урд хожид адил бусаа байдлаар хандаж ямар гэрч баримттай хэмээн намайг барьшлах болов гэж асуумаар санагдаж байлаа. Гэвч иймэрхүү айдалд юу ч хэлсэн тусгүй. Магад өөртөө гай удах буйцаа. Тиймээс маргалдах цаг үе биш гэдгийг мэдээд зүгээр баригдан дурыг нь дагаж ямар ч эсэргүүцэл хийсэнгүй. Цагаан толгойд надад өмсгсөн дээлээ тайлан авч ялтны өмсдөг нэхий дээл өмсгөж миний авч явсан эд барааг тэмдэглэн хурааж гянданд оруулав. Хоёр дахь өдөр гяндангийн дарга нэгэн гошууч намайг дагуулan вандан болон чойжлтоо учруулж миний хонож байсан гэрээс байцаан гаргасан эд юм гарбуу зэргийг бүртгэн тэмдэглэж аваад гар үсэг зуруулав. Түүний дотор харийн мөнгөн зоос нэг төгрөг байсныг энэ бол минийх биш гэд гар үсэг зорсонгүй. Гурав дахь өдөр гяндангаас гарган авчирч вандан миний хийсэн ялыг тоочив. Одоо ийм нэгэн ялтны адил хандах болсноо үзүүлж эхэллээ. Түүний хэлэхээр өнгөрсөн үед Японы эзэрхэг түрэмгийтэй сүлбэлтсэн. Одоо харин Америкийн эзэрхэг түрэмгий болон комендантаа хувилдан бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт холбоот улсыг устгахаар санаархаж Монголын хууль цаад зөрчсөн болохоор баривчлан шийтгэн гэвэ. Чойжл вандны хэлснийг тэмдэглэн аваад дээр нь намайг зарлигдан гар үсэг зуруулав. Энэ агшинд надад ёстой л өчигдрийн хүндэт зочин өнөөдрийн нүгэлт дайсан бол логик бодол төржээ. 1950 оны 3 дугаар сарын 1-ээс эхлэн Дэван миний биеийг нууцаар шүүж эхэлсэн юм. Тэрбээр өнөө би дээд шатны удирдлагын заавраар чамайг шүүн. Бид үнэндээ чамайг гимшин засрахыг нэлээд хэд өдөр хүлээсэн боловч чи ял гэмээ өчөөхөн төдийч хүлээн гимших янзгүй байна. Хятадын талаас чамайг харгас хэрцгий том ялтан гэж үзээд буцаан аваачиж шийтгэхээр шаардав. Гэвч бид нар чамайг өгсөнгүй. Одоо яг сайхан сурган хүмүүжүүлж байна гэж хариулсан гээд байцаалтантаа оров. Тэгээд 3 дугаар сараас эхлэн 9 дугаар сарын 18-ны өдөр хүртэл шүүн тасалсан цаг хугацаанд тун урт байсан бөгөөд шүүсэн асуудал нь ч маш олон. Уг нь бээр чухал асуудал зохигдох бүрийг тэмдэглэн авч байсан билээ. Гэвч он жил удсан болохоор тэдгээрийг бүрэн тогтоож бичиглэж чадахгүй болов. Эдгээр цээжинд байгаагийн хэрээр хэдэн чухал асуудлыг сөхөн хийлээ. Японтой харилцсан тухай асуудал. Шүүн асуух үеэр баяр надаас Японы тагнуул байсан хэрэгээ ярив. Би та хэрв намайг Японы тагнуулаар үздэг төрөл би тэргүүн улсан ч зөвшөөрөхгүй. Хэрв намайг Японтой харилцсан түүхээ ярив гэвэл тэр харин болно гэж хариулав. Баяр. Тийм бол ярив. Ингээд би Морижима Накокамбаши ирж шилийн голын чуулганы гол газраар тойрсон үеэс эхлэн Сакаичи манах шуунд лам болж өвлөн ирээд нөхөрсөг хөрш улсын нийгэмлэгийг зохион байгуулад тагнуулын ажлынхаа урагштай явагдахыг хамгаалан ахалхалж чадсан. Японы тагнуулын байгууллагаас Накатура Манцо зэрэг хүнийг Батхаалга сүмд томилон ирүүлж Монголын засгийн зөвлөлд тагнуулын ажил хийлгэсэн байдаг.
Би буян далайг Японы Квантуны айрамд томилж буу зэвсэг худалдан авахулсан болон биеэрээ Манж улсын шинэ нийслэлд хүрч Японы Квантуны армийн штабын дэд дарга Итакаки Шашируудаа учирсан. Тэрчлэн Монгол цэргийн ерөнхий жанжин штаб ба Монголын цэргийн засгийн газар байгуулсан зэрэг байдлаа бүрнээр нь үтсэний дараа баяр толгойлон Итакаки Шахиругийн Батгалга сүмд тагнуулын ажил хийсэн тухай миний үчлэгийг дахин уншсан сонсоод гарын үсэг зуруулав. Ар өөр Монголыг нэгтгэх гэсэн асуудлын тухай. Шүүн асуух үед би баяраас ер нь хар ирэгт та нартай ужирхад та нар надад өөр бодлоготой байсан биш үү гэсэнд баяр дороо царай хувлан хэлэгнээд чи үнэхээр муу санаа үрлэж байна. Энэ үгийг хэлээд намайг хэрэгтэй татан оруулахаар барахгүй. Харин бас манай удирдагчдыгч холбогдуулах гэсэн санаатай юу? Чиний ар өөр Монголыг нэгтгэх гэсэн ажиллагаач даруй Хятад Монгол хоёр улсын харилцааг эвдэх гэсэн доршин гэв. Би түүнээс та миний үндэсний ажил хийхийг ашиглах санаатай байсан биш үү гэж асуусанд баяр бид нар үнэн ингэж бодсон. Гэвч тэр цаг үе нэгэн өнгөрсөн. Одоо чамайг ашиглахгүй. Чи Монгол улсын нийслэлд ирсний дараа хийсэн ял гэмээ эрт мэдрэн тунгаасан бол Монгол, Хятад, Манж гурван хэлд нэвтэрснийг чинь бодож чамайг судар өчгийн хүрээлэнд ажилуулахаар төлөвлөж байсан. Ингэсэн бол хэдий сайхан бэ. Гэтэл чи мунхран тэнэглэж бурууга засахгүй нэг л хэлснээрээ зүтгэсээр ялаач хүлээсэнгүй. Чамайг барьчилсныг зөвхөн цөөн тооны хүн бидэл мэднэ. Хэрв ялаа мэдрэн харамсаж гэмт асуудлаа үнээр нь үтсэн бол оройтхгүй байсан. Гэвч эдгээр ашигтай тохиолдлыг бүрэн алдан явуулчихав. Одоо юу ч хэллээ гэсэн оройтчээ. Чамайг дайны алтнаар л үзнэ гэлээ. Энэ удаагийн шүүлттэй гарын үсэг зурулсангүй. Америктэй харилцсан асуудлын тухай. Шүүн асуух үед тэр Манж болон Америк хийгээд бусад харь улсын хүний нэрсийн картыг гаргаж надаас таних хэсгийг асуулаа. Бас гомбчав, даваг одсэр зэрэг хүн Латиморт загтал үжиж түгээр дамжуулж Монголын асуудлыг нөвд дурдуулах гэсэн загтлын хэсгийг гаргаж намайг мэд хэсгийг асуув. Бас чи үг зааж өснө гэж асуусанд би энэ загтлыг үзэж нэрээ гомбчавын өөрийн гарын үсэг байхыг магадлаад энэ бол гомбчав зэрэг хідэн хүний хэрэг би заасангүй. Гэвч миний тухайн үеийн бодож сансантай ихэд нийцж байна гэлээ. Бас Монголын залуучуудын холбоо байгуулагдсан. Жич чухал болох хүмүүсийг өчөглөөд Монголын залуучуудын холбооны чухал гишүүнд загчид цэцэн даваг одсэр нартай харилцаатай байсан боловч Америкийн гадаад харилцааны тушаалтан Роспен шүүлтэн хийгээд Латимор, Мижанын Мацагаки, Бажижи нартай холбоогүй. Монголын залуучуудын холбоо гэдэг энэ зохион байгуулалтанд тэд оролцоогүй гэдгийг тодорхойлов. Залгаад би Бажижан Хятадын цэргийн эрхтэн намайг цэрэг дагуулan дүн чи үг дайран зохих гэж санууланд орцсон тухай ярьсанд баяр энэхүү үгнээс өвгчийг өхөн атгав. Ингээд зогсолтгүй хэд хэдэн өдөр залгаж нэхэмжлэн суув. Баяр надад Бажижан чамайг цэрэгт томилж дүнг зохих гэсэн ямар санаатай вэ? Та нар юу ярилцсан бэ? Бүгдийг ярих хэрэгтэй гэв. Би тухайн үед Бажижан надад хэдийгээр ийм санал хэлсэн боловч тэр үед надад дүн чи үг дайран зохих цэргийн хүчин байсангүй. Мөн дайсагнах дургүй байсан учраас түүний хэлснийг ойшоосонгүй өнгөрчээ гэж өчгөд миний хариултанд тэр ханамжгүй болж ширүүнээр шахан асуугаад энэ асуудлыг Монгол улстай холбогдуулах гэж оролдож чи хэрв хэлэхгүй бол арьс маханд чинь хал үзүүлнэ гэж зөрдүүллээ. Тэрээр өдрөөс өдөрт эзэрхэг уваагүй болж байсан юм. Тэгэд намайг өөрөө өчгөө бичгэлээ. Түүний шахалт дор би эргүүлэн уруулж одов. Намайг энэ явдлаар Монгол улстай холбогдуулах гэсэн санаа юм уу? Эсвэл энэ их ялт нэрээр намайг Монгол улсад хоцроож Хятадд эргүүлж өгөхгүй гэж байх уу? Ямар боловч Монгол улсад ирж бүдрэхээс биш яасан ч буцаад Хятадд очиж бүдрэхгүй гэсэн бодлохоор тэдний санаанд нийцүүлэн өчгөө өгөв. Миний цээжинд байгаагаар би ингэж өчиг битсэн шиг. Бажижан намайг цэрэгт томлон дүн чи үг цохих гэсэн сануулга бол түүгээр шалтгаан болгож Монгол улсад шууд ороод түүх гэсэн санаа гэж. Үүнээ би бичиж бараад баярт тушаахад тэр үзээд үүний тухай хийсэн тэмдэглэлээ бүр баллав. Тэгээд надад чи энэ өчгийнхөө дараа энэ бол Бажижаны тушаасан зарим зүйл гэж бичгэн зүйтэй гэж шаардсан тул би түүний ярьсныг үндэслэн нэмж үчлээ. Баяр тэр дор энэ бичгийг авч дээш гарan удирдлагадаа мэдүүлэхээр яваад
бараг 2 цаг шхан болов. Тэгж буцаж ирээд надад энэ өчгөөс чинь үзвэл чи чинь Америкийн тагнуул болчихлоо гэсэнтэй би түүний мөн л тавихгүй нэг хэмжлээс имэж даруй ам дүүрэн тийм гэв. Энэ хэрэг ингээд тогтчихов. Хожим би үнийг зохисгүй гэж бодоод баяртаа. Энэ бол шахалтын доор арга буюу утсан зүйл гэж тодорхойлсон дээр шүүн асуух үед би ив зүгээр чамд хандсан албадаж зөвшөөрүүлсэн зүйл үгүй. Харин чи өөрийн санаачлагаасаа өтсөн шүү гэсэн. Би бас тухайн үед би ингэж өтсөн боловч үнэн худлыг байцаа нотлохыг хүсье гэж мэдгдсэнд баяр. Тэр үед чи тэгж өчөг өгчгөөд одоо бас үгнээсээ буцаж байцаа нотл гэхдээ яах вэ? Үүнээс үцгэд чи чинь ёстой хуржаан амтан байна. Тэгвэл чи үнэн байдлаа бичиж тушаа. Дотоод явдлын яамныхан ээлжээр шүүн гэж хэлв. Түүний энэ ярихыг сонсоод би мөн ээлж халаагаар шахан хаагдан асуувал нэнч яршиг төвөг гарахаас болгоомжлоод дахиж маргасан ч тус болохгүйг мэдээд дуугүй болж тэдний санаагаар болгоё гэж шийдсэн билээ. Шүүж байх хугацаанд миний цээжинд байхаар дотоод явдлын яамны дүн хорж яв дарга болон зөвлөлтийн нэгэн цэргийн даргатай хамт нэг удаа шүүлтэнд ирж надаас чи номхон шударгаар өчөг өгөхгүй байгаа тул өнөө чиний ял гэдгийг тодорхой мэддэг хүнийг дуудаж ам тулгана. Чамд хэлэх хүү байна уу гэд Ли Шүү Шин тогтох давг оцэр 3-ыг авчруулв. Дүн хорж яв дарга та нар танилуу гэсэнд би тань гэв. Тэр бас та нар хоорондоо ямар нэг зүйлийн өшөө онцон байна уу гэсэнд би үгүйгэлээ. Залгаад хамгийн түрүүнд Ли Шүү Шин дэмчиг дон руу Монгол хязгаарын засгийн үед ар өвөр Монголыг нэгтгэхээр санаарснаар үл барам зөвлөлтийн хил доторх бурайд Монголыг ч гэсэн багтаасан нармаа Монгол улсыг байгуулж өөрөө хаан суух гэсэн юм гэжээ. Хожим Ли Шүү Шин үүнийг хэлж мэдэхгүй цагт нь хүрээд мэдий гэсэн ач залгаад тогтох. Японд дэмчиг донортой сүлбэлдээд Монгол хязгаарын засгийн газар байгуулж Монгол хязгаараар цэргийн суурин газар болгож бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт холбоот улсыг дайрахаар санаархаж байлаа. Хэрв намайг нарийн яар гэвэл би бүгдийг ярьж гаргаж чадна гэж өчөв. Гэвч шүүн асуух хүн түүнийг цааш яриулсангүй тул тэр зогсов. Хамгийн сүүлд нь давгд орж дэмчиг донороо бол Монголын залуучуудын холбооны чухал гишүүн мөн гэж гэрчиллээ. Тэднээс ийм үг сонсоод миний оюун ухаан балраад байсан болохоор давг оцрын гэрч үгийг анхааран сонсоогүй юм. Тэгээд шүүн асуугч надаас нэхэн асуух үед би мөн цөмийг зөвшөөрөв. Хамгийн эцэст нь баяр. Өнөө тэр 3 гэрчлэлээ. Хэрв бас үнэн цагаанаар өчөхгүй юм бол дахин 15 хүн гаргаж тулган асууна гэж намайг сүрдүүлв. Гэвч хожим нь би бүр санаачлагаараа тушаасан тул бусад өөр гэрчлэгчийг дуудсангүй. Шүүн асууж байх үед Вандан нэг хоргийг нээгээд надад энэ дотор дүүрэн чиний тухай материал байна. Баг гатны сүүдэр хүртэл байна. Ялаа мэдрэхгүй яаж болохгүй гэсэн билээ. Бас нэг хавсран шүүгч хошууч. Чи чуулалт хаалганд Монголын хязгаарын засгийн эрх атгаж байх үест би нэг малчнаараа углаж Монголын аж амьдралыг хамаарах хэвлэлд хонь туулгуулж аваачиж өгөн чуулалт хаалганд төрж байдлыг тагнасан юм. Чиний ямар байдлыг би бүр мэднэ. Чи ярихгүй байж яаж болох вэ гэв. Вандан бас Япон бууж өгөх үест би биеэрээ чуулалт хаалганд төрж чамааг тэтгэн татаж авъя гэсэн юм. Гэвч санаанаас гадуур чи Бээжинд зогтон явчихв. Үнэхээр биднийг тагнасан шүү гэв. Дараа өдөр нь тэд намайг дуудаж дээрх удаагийн шүүлт болон тулган асуусан тэмдэглэлээ үзүүлэхэд би давг оцрын гэрчилсэн намайг Монголын залуучуудын холбооны чухал гишүүн гэснийг үзээд баяртай. Би наад зах нь Монголын залуучуудын холбооны дүрм тогтоолыг ч үзсэнгүй юм чинь чухал гишүүн байтугай энгийн гишүүнч болж чадахгүй гэдгийг харуулж байна. Тухайн үед би бусдын яриаг анхааран чагнаад давг оцрын энэ үгийг анхаарсангүй гэж марган хэлэхэд баяр. Энэ мэт чухал явдлыг яагаад анхааран сонссонгүй вэ? Үүнээс хойш чухал явдалд анхаарал тавь. Сайн сонсох хэрэгтэй гэж анхаарууллаа. Хэдэн өдөр өнгөрсөний дараа би бас л энэ асуудлыг дурдж тодорхойлон зөвтгөж өгөх дүнгэж гуйв. Тэгэхэд баяр. Энэ учир нэгэн төнгөрөв. Тех мөртлөө чи гарын үсэг зурсан тул дахин дурдсны хэрэг алга гэж игдүүцсэн маягтай хэллээ. Тэгээд энэ учир ингээд тогтов. Хятадд хүрэгдсэн нь. Бараг тэр жилийн 8 дугаар сарын үеэр нэгэн хошууч миний өчгөлсөн зүйлийг бүгдийг дахин 1% цэвэр тэгш хуулж аваад намайг дуудан гарын үсэг зурулах гэв. Би түүнийг авч үзмэгцэн. Нэгдүгээрт Японы тагнуулын байгууллагын Нака урванцуутай харилцсан тухайг хэрэг байв.
Тэгээд би мартамхай зангаасаа олж би ийм өчөг өгсөнгүй гэсэнд тэр чи үгүй гэсэн үү? Би уул өчгийг чинь авчраад үзүүлээгээд авчрав. Би лавлан үзэхэд үнэхээр миний гарын үсэг зураастай байсан тул хэлэх үггүй болсон юм. Залгаад би бас дараа нэг хэрэг явдлыг дэлгэн үзэхэд намайг Монгол улсын хилд зугтаан ирээд баривчлагдсан гэж үздсэн байлаа. Тэр мөртлөө хар эрэг болон цагаан толгойд ар Монголын талынхан уулзалт хийсэн тухай ер цохолгож дурдсангүй. Ингээд би бодит байдалтай огт нийцэхгүй байгааг мэдэв. Гэвч маргалдаа тус болохгүй гэж үзээд бүх өчиг дээр гарын үсэг зурв. Дээрх явдлуудаас би юуны учир намайг дуудаж дахин гарын үсэг зурулж байна вэ? Бараг хятадд буцаах гэж байгаа юм биш үү гэж таамагласан. Ингээд миний бүдэрсэн ч Монголдоо бүдрий гэсэн хүсэл талаар болов. 1950 оны 9-р сарын 18-ны өдөр намайг гяндангаас гаргаж 2 гарыг минь ард уяад хар бүсээр нүдийг болоо. Тэгээд намайг машин дэргэн дээр тэврэн гаргасны дараа онгоцны буудалд очиж онгоцсон цуулган бээжинд хүргэсэн юм. Энэ бол даруй миний хятадд хүргэгдсэн түүх болно. Уг нь цус уснаас өтгөн хэмээн сэтгэж элэг нэг дахан дүүсээ зорин тэмцсэн юм да. Их сурвалж Д. Мөрөн Өвөр Монголын гонигт түүх номноос